А, В, С гурвуулжны 3 тал нь өгсөн бол А орон онцгой болгож. За хэдүүлээ гурвуулжнаа зуръя. За А, Б, С. За А, Б талын урт нь 6, Б, С талын урт нь 7, А, С талын урт нь 5. Тэгвэл энэ орон онцгийг олох юм байна. За энэ орон онцгийг альфа гэж. За онцог А орон онцгийг альфа гэх. За тэгвэл косинусын теорем ашиглах юм бол 7-гийн квадрат нь тэнцүү 5-ын квадрат дээр нэмэх нь 6-гийн квадрат хасах нь 2-ыг үржигдэх нь 5 үржигдэх нь 6 үржигдэх нь косинус альфа болно. За энэ дээрээс энэ хоёрын байрыг сэлжих юм бол 2-ыг үржигдэх нь 5 үржигдэх нь 6 үржигдэх нь косинус альфа тэнцүү 5-ын квадрат дээр нэмэх нь 6-гийн квадратаас хасах нь 7-гийн квадрат болно. За энэ дээрээс косинус альфаг олцохоор за энд бодчих юм бол 10 60 үржигдэх нь 5-ын квадрат чи 25, 6-гийн квадрат 36, 7-гийн квадрат 49. За энэ дээрээс косинус альфа тэнцүү 2 талын 60 тугаач. За тэгвэл 60-ны за энэ хоёрын нийлбэр чинь 61. 61-ээс 49-ийг хаслаа 2 1 гээд 12 буюу тодорхой өртөр 22-ыг хоёулангийн 12 дугаачаар энд 1 энд 5 байна. Ингээд 1-ний 5 буюу бидний хариулт B хариулт байна.